Hi guys, Батшиг байна. 15 дахь C болон C++ параметрийнхаа жишээ тавтай морил. Өнөөдөр бидний ярих зүйл юу гэхээр бид өнөөдөр compiler гэдэг зүйлийн талаар ярих болно. Би хамгийн ихний хичээл дээр хоёр дахь хичээл дээр ярьсан баг гэж надад чинь. Бид нэр гурван төрлийн параметр байдаг. Compiler гэж байгаа. Interpreted language гэж байгаа. Тэгээд scripted language гэсэн гурван төрлийн параметр байдаг. Түүнээр C болон C++ параметр нь compiler language гэж. Compiler language гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бидний бичсэн source code-ыг compiler гэдэг ямар нэгэн парам уншаад тэгээд машины хэл рүү 0101 одоо тоо болон машин уншаад ойлгох болж хөрвүүлнэ гэсэн үг. Яг одоо энэ folder дээр маань юу вэ гэж харах юм бол main.c гэсэн ганцхан файл байна. Дотор нь main.c маань юу юм бэ гэж харангууд бидний хамгийн сүүлийн хичээлээр үзсэн array гэдэг хичээлээр үзсэн одоо код байгаа. Энэ зүйлдээр одоо би юу ч өөрчлөөгүй яг бидний хамгийн сүүлд бичсэн одоо хамгийн сүүлд бичээ үлдээсэн код одоо харагдаж байна. Арай гэдэг 13 хичээл дээр байна. Энийн өмнөхдөр бид нар л үзсэн. Тэгээд энэ маань бол яг үүндээ бол зүгээр текст файл. Яг л ямар ч Word одоо Excel файл ч юм уу ямар нэгэн текст файл гэдэг одоо бид нар компьютерээр хадгалдаг юм. Тэднээс ямар ч ялгаагүй. Энэ бол одоо яг зүгээр source code гэдэг нь зүгээр текст файл. Дотор нь ямар ч зүгээр текст. Одоо энэ өнгөөр харуулж байгаа бол миний текст дээр надад уншихад илүү амархан болох гэж тэгж байгаа. Түүнээс энийг минь одоо ингээ харах юм бол энэ бол ямар ч өнгө мөнгөний зүйл байхгүй. Зүгээр текст файл. Одоо энэ 158 байт хэмжээтэй гэж харагдаж байна. Хэрвээ би дотор нь ороод харагдахгүй байгаа үсгнүүдийг харуулаа гэх юм бол одоо энэ харагдаж байна. Энэ enter дарсан эднэр маань хүртэл одоо 1 байт хэмжээтэй. Тэгээ энэ гурвалжингууд нь одоо энэ гурвалжин нэг тарж байгаа. Энэ маань бол tab дарсан. Одоо би жишээлбэл доор шинэ enter одоо харж байгаа. Энэ л enter дарж байгаа. Tab гурвалжин гэдэг маань бас 1 байт хэмжээтэй. Гэхдээ энэ tab гэдэг маань. Тэгээ энэ үсгнүүд маань бүгдээр 1 байт хэмжээтэй. Тэгээ нийт миний дотор бол 158 байт хэмжээ байна. 158 character байна л гэсэн үг дотор одоо. Зүгээр text file 158 байт. Одоо бид нэр энд compiler гэдэг зүйл ашиглана. Яг одоо би энэ Linux дээр бол GCC гэдэг компайлер ашиглаж байгаа. GCC version Debian 4.725 гэсэн version гэж байна. 2012 оны. Энэ GCC компайлер маань одоо GCC өнөөдөр ихтэй би тааштай GCC гэдэг энэ компайлер одоо энэ command line interface-ийн талаар өнөөдөр заахгүй. Гэхдээ бид нэрээс 2-3 юм зөв өндөр үзье. Тэгэд би help-ийг харах юм бол энд одоо options-ууд харагдаж байгаа. Ямар options хийж болох вэ? Ямар сонголтууд компайлерын одоо энэ програмын энд болохоор ES гэдэг одоо options-ийг би одоо ашиглаж байна. ES гэдэг. Энэ маань болохоор юу гэхээр зөвхөн compile хийнэ гэж. Compile гэдэг нь одоо хөрвүүлнэ л гэсэн үг. Би нэг зөвхөн compile хийнэ. Гэхдээ do not гэж байна. Assemble хийхгүй, link хийхгүй гэж байна. Assembler гэдэг нь болохоор assembler гэж параметр байгаа. Assembler. Энэ бол хамгийн доод түвшний параметр гэж ойлгож байна. Одоо яг CPU-ны одоо компьютерийн үүдний систем юу гэдэг одоо чиний компьютер дээр 32 бит 64 битийн ажиллагаа зориулсан одоо CPU гэдэг X шид Intel ямар ч гэдэг нэг CPU гэж одоо төв процессор гэж байгаа. Түүнд зориулсан одоо түүнд ойлгох хэлээр одоо бид нэр тоог хөрвүүлэх хэрэгтэй болно гэсэн машины хэл зориулж. Тэрнийг бол assembler language гэдэг нь хамгийн доод түвшний одоо машины хэл гэж баг ойлгож болно. Assembler дээр C параметр маань бол бичигдсэн. Тэгээ C compiler маань ч гэсэн одоо тэгээд харин C дээр C++ параметр маань бичигдсэн. Тэгээ C++ дээр одоо JavaScript PHP гэдэг юм ингээ параметрууд маань одоо бичгээр дээшээ хайлаа явж байгаа. Харин энэ бол хамгийн доод түвшний параметр маань assembler гэж байгаа. Тэгээ C++, Java ингээ дээд түвшнийх бол явчихна. Тэгэхээр би одоо энэ ES гэдэг сонголтыг нөгөөд одоо энэ assembler энэ GCC гэдэг compiler параметруудаа хэлж гин гэсэн үг. ES зөвхөн compile хийгээрээ. Гэхдээ бити assembler хийгээрээ. Assembler гэдэг нь assembler гэдэг одоо compiler бас байгаа. Тэр маань одоо assembler source code-од ганцхан ойлгоно. C хэлийг одоо ойлгохгүй. Одоо би энэ бол main C гэж энэ source code байгаа. Энэ бол C code. Үүнийг
assembly хийгээд ганцхан assembly хийгээд output гэдэг нь бол одоо хадгалах гэсэн энэ файлын нэр ямар файл болж хадгалах вэ? Тэгтэн би одоо main zig s гэдэг нь бол одоо assembly үүрэгтэй гэсэн үг. Ингээд гэтээ энэ бол хамаагүй. Энэ зөвхөн миний. Тэгээ ингээд одоо харангууд хоёр файлтай болсон байна. Main c файл тэгээд main zig s гэдэг файл. Энэ маань 621 байт. Одоо энэ оригинал source code-оос бол хамаагүй том болсон байгаа харж байгаа. Main zig s гэдэг файл маань юу вэ гэж ороо харах юм бол ийм код харагдаж байна. Энэ маань бол одоо assembler language. Одоо assembly зөвхөн assembly одоо саяны бидний бичсэн C кодыг assembler хэлний хэл рүү хөрвүүлсэн гэсэн үг. Assembler хэл маань бол нэг ийм их харагддаг. Хүн уншаад одоо чамд уншаад аюу агуу даарж байгаа бол энэ хийгүү хэцүү байл. ESP register энэ бол одоо шууд CPU-тэй харьцаж байгаа. Assembler register, flag яра гэж CPU-тэйгээ шууд ярьж байгаа гэсэн. Үүнийг гэхдээ энэ одоо ч гэсэн text file хэвээрээ л байгаа. Энэ маань GCC Debian 4.7 ийм компайлер одоо энэ assembler-ийг хөрвүүлсэн гэдээ ороод авчихсан. Одоо харин би энийг дахиад GCC help тэгээ харангууд C гэдэг опшнс байна. Энэ C гэдэг нь болохоор compile хийгээд and assemble гэж. Compile гэж assembler рүү хөрвүүлээд түүнийг assembler одоо compile хийгээд тэгээд машины хэл рүү хөрвүүлчих гэсэн үг. Ерөнхийдөө бол тэгтээ бити линк хийгээрэй гэж. Линк гэдэг нь одоо эдний хамгийн сүүлийн шат байгаа. Одоо би GCC C гэдэг нь би compile хийгээд тэгээд compile хийснийг assemble хийчихье гэсэн үг. Main zig C file тэгээд output main zig O object file бол хадгалцгаа. Одоо ингээ харах юм бол 1.1k гэж 1.1k гэдэг нь болохоор килобайт одоо хэмжээтэй болсон байна. Эдгээр нь зүгээр байт гэсэн 158 байт, 628 байт. 1k гэдэг нь болохоор гигабайт хэмжээтэй болсон гэсэн үг. 1024 байт маань доор 1024 байт тэнцүү 1 байт 1 гигабайт хэмжээтэй. Нэг одоо байт маань болохоор 8 бит гэдэг нь бол 8.0.1.0.1 8.0.1 маань тэнцүү 1 байт хэмжээтэй. Тэгээд одоо энэ 1 гигабайт гэдэг нь одоо хичнээн шиг бит гэдгийг үржүүлэх юм бол 8-аар үржүүлж болно. Энэ маань бол 1 гигабайт хэмжээ гэсэн үг. Одоо 1024 байтаа гэсэн үг. Тэгээд 1.1k гэдэг нь болохоор ойролцоогоор 1100 хэдэн одоо 1100 хэдэн байт гэсэн үг. Ойролцоогоор ийм файл одоо гарч ирсэн main zig O гэдэг. Хэрвээ main zig O гэдэг одоо энэ файлыг доторхыг харъя гэх юм бол одоо бол main text editor-оор ойлгохгүй байна. Замбраагүй. Энэ бол binary language одоо энэ бол 0.0.0-ээр бичсэн. Үүнийг би одоо яг харуулж болох нь tools гэдэг миний компьютерт байгаа. Гэхдээ би одоо яг санахгүй байна. Яг тэр би энэ зүйлсийг өдөр болго ийм зүйлстэй харьцаад байдаггүй. Энэ зүйлстэй бол маш ховорхон удаа би нэг хаяа харьцаж yazдаг. Гэхдээ бараг би бол энэ object file, энэ assembly language, энэ доод түвшинд бол бараг харьцаад байдаггүй. Энэ зүйлс нь одоо би ашиглахаа болоод удаа суучаас аль хэдийн мартцсан байна. Тэгэхээр би энэ object file-ыг арай дотроо 0.1-ээр надад харуулж чадахгүй нэ гэсэн. Sorry guys. Гэхдээ энэ маань бол ийм байт хэмжээтэй. Энэ маань бол object одоо машин уншаад ойлгох одоо машины хэл рүү хөрвүүлсэн гэсэн object. Гэхдээ энэ маань бол одоо ч гэсэн ажиллах боломжгүй байгаа. Linker гэдэг зүйл байгаа. Linker гэдэг нь болохоор одоо чи яг жинхэнэ бараам бичгт бол ганцхан main C гэдэг файл байхгүй. Чам маш олон програм одоо C кодод байна. Маш олон зэрэг source кодод одоо би жишээлбэл доор нэг CD programming CPP яг одоо энэ харах юм бол одоо миний CPP 2 файл харагдаж байна. OpenGL. Гэтэ энэ бол миний жижигхэн програм байгаа. Энэ ихтэй ганцхан CPP файл. Тэгэд энэ primitives гэдэг одоо дотор нь ороод харах юм бол folder харагдаж байна. Тэнгүүд shape data HPP, shape generator CPP, shape generator HPP, object ямар vertex HPP, middlewares гэж байна. Middlewares наасан shaders чи яг жинхэнэ харамч чи амьдрал дээр биччихлэхэд чи олон файл ашиглах болно. Энэ олон файлыг чи бүгдийн линк гэдэг юм бол холбоно гэсэн үг.
хамгийн сүүлд одоо энэ object-ууд одоо маш олон object файлууд болно. Одоо машины дээр хөрвүүлсэн, assembler хөрвүүлсэн. Тэр object файлуудыг минь бүгд хооронд холбоод execute хийгээд одоо ажиллуулах боломжтой болно гэсэн. Одоо Windows дээр бол ямар нэгэн Start одоо Word .exe файл ч юм уу. Одоо Microsoft Word эсвэл Notepad .exe гэдэг нь хамгийн сүүлийн одоо execute хийгээд ажиллах боломжтой болцоо гэсэн. Энэ object файлуудыг бүгдийн хооронд нь link хийгээд нийлүүлсэн гэсэн. Одоо GCC help гарах юм бол options одоо энэ флагуудыг чи одоо энэ flag гэж ярьдаг. Энэ сонгодуудыг одоо чи бичээг бол энэ GCC compiler маань энийг автоматар бичээд өчнө гэж байна. Тэгэхээр би одоо энд юм бичихгүйгээр GCC main C file ганцхан энийг into array гэсэн парам болгоод байгаа. Чинд array зэрэг exe гэж бичиж болно. Тэгтээ хамаагүй. Энэ нэр нь бол ямар байх нь бол огт хамаагүй. Array одоо линк дараа ангууд энэ ногооноор харагдаж байна. Ногоон маань болохоор юу гэсэн үг гэхээр execute хийгээд чи нэг ажиллах боломжтой гэсэн үг. Одоо 4.8K энэ бол хамаагүй том файл болсон байна. Энэ 4.8K бусад хаанасаа тэр олон юм гараад ирвэ гэх юм бол энэ GCC compiler маань чиний юмнаас хийгээд чиний бүх зүйлсийг ажиллахад бэлэн болгоцсон байгаа гэсэн. Одоо V array гэх юм бол дахиад энэ маань уншихад ойлгомжгүй. Гэхдээ нэг нь үлдний систем уншаад одоо энийг ажиллах боломжтой ойлгохоор болцоо гэсэн. Машины дээр өргүүлсэн. Одоо зэрэг array гэх юм бол 8.8.G энэ бидний хамгийн сүүлд үлдээсэн одоо код маань харагдаж байна. Энэ зүйл маань compiler байлаа. Одоо харин би G++ гэдэг compiler энэ GCC биш GCC гэдэг нь C compiler. G++ бас саяныхтай адилхан зүйлс гарч иж байгаа. Энэ маань болохоор C++ compiler. C++ параметр яг саяныхтай адилхан зүйл инэ гэсэн. C+ одоо энэ л хэлсэн language include C болон C++ бүгдийг одоо ойлгоно. Assembler хэлэгч бас ойлгоно. Чи одоо C++ кодын дотор C код бичиж болно, assembly код бичиж болно. Эдгээр бүгдийг холиод бичсэн ч болно. Энийг чи ойлгоод бүгдийг линк хийгээд хооронд нь холбоод ажиллах боломжтой болгож гинөө гэсэн. Одоо би G++ саяныхаа main одоо би энд remove array гэдэг юугаа устгачээ файла. Би энэ SO энэ файлуудын ч гэсэн устгачээ. Remove main.c s main.c o одоо бидэнд ганцхан main.c гэсэн файл байна. Энэ маань түрүүний бидний яасан C код. Гэхдээ үүнийг маань бол одоо C++ параметр бас ойлгоно. G++ compiler main.c o.array энийг array гэдэг execute боломжтой болгоод гаргадаг. Одоо ингээ харангууд дахиад ажиллах боломжтой болсон. Одоо үнийг би ажиллуулангууд яг адилхан ажиллаж байгаа харж байгаа. G++ гэдэг нь одоо C++ compiler одоо яг адилхан C кодыг адилхан ажиллаж байна. Яг саяныхтай ажиллах процесс явагдаж байгаа гэсэн. Assembly болгож өргөдөд assembler language болгоод assembly дараа нь assembler compiler маань assembly одоо source code-ыг маань уншиж юу болно? Ярихад аюу хэцүү байна. Одоо G++ S main.c одоо ингээ харангууд тийм. Энэ нэр нь автоматар гэдэг юм бол юм. Би нэг юугаа сая compile гэдэг O-ийг array гэж одоо энэ O гэдэг нэрийг бичээгөө output одоо гар параметр. Энийг бичгүйгээр яхаар compiler маань автоматар E-ийг out гэдэг нэр өгөөд хадгалцдаг. Гэхдээ би сая S гэдэг буруу том S одоо main.c ингээ харангууд main assembler code яг саяныхтай ажиллах процесс assembler маань явагдаж байгаа C++ маань үүнийг assembler руу өргүүлээд дараа нь assembler compiler маань одоо уншаад энийг assembly хийн гэсэн assembly гэдэг нь машины рүү 0-1 болгож хөрвүүлнэ. Машин уншиж ойлгохоор болгож G++ C assembly хийгээд тэгээд compile хийгээд тэгээд assembly хийчихээ. main.c file. Одоо ингээ харангууд main.c тэгээ үүнийг маань бас одоо энэ object файлуудыг нийлүүлээд линк хийгээд ажиллах боломжтой болгоод энэ маань одоо compiler гэдэг compiler юм бол preprocessor гэдэг бас зүйл байгаа. Preprocessor гэдэг би бол ярьсан санагдаж байна. Өмнө нь зүйл хийдгээ.
GCC help. Одоо энд бол preprocessor гэдэг энэ preprocessor, linker, assembler энэ опшнгууд харагдаж байгаа. Одоо яг үнэн нь юу гэсэн үг гэхээр яагаад би энэ видеог хийсэн бэ гэхээр нэг үг тассан би Visual одоо би өмнөх хичээлүүдэд бол Visual C++ гэдэг Microsoft-ийн IDE гэж ярьдаг Integration Development Environment гэсэн ийм зүйлс одоо энэ тулыг ашигладаг байсан. Програм энэ бол маш хүчрхэг одоо Visual C++ бол би C програм бичдэг бол ерөнхийдөө бол Visual C++-ыг ашиглах бол ер нь дуртай. Энэ бол маш хүчрхэг. Энэ маань бол нэг програм биш, маш олон програм. Энэ маань чиний өмнөөс саяны тэр GCC одоо энэ compiler хийж байгаа зүйлсийг чиний өмнөөс хийгээд өгчдөг. Гэхдээ GCC бол ашигладаггүй. Visual Studio бол өөрсдийнхөө Microsoft-ийн compiler гэж байгаа тэрнийг ашигладаг. Гэхдээ source code Microsoft-ийн байлаач гэсэн яг C код бол ажилдгаараа бол ажиллана. Яг бол ямар ч Microsoft-ийн байхгүй биш, ямар ч нэг илүүдэд байхгүй нь бол яагаад нэг үг надаас би DevCpp одоо Visual Studio үнэтэй байна төлбөр нэхэд лиценз мөнгө нэхэд гэдэг DevCpp гэдэг энэ CPP гэдэг нэг C++ одоо бас юм ID энэ үнгүү энийг ашигласан чинь миний кодод ажиллахгүй байна гэдсэн. Яагаад ажиллахгүй байгааг мэдэхгүй. Гэхдээ яг арт нь background нь болж байгаа зүйл гэвэл яг л ийм зүйл болж байгаа. Compiler гэдэг зүйл ажиллаад тэр compiler ингэ хийж байгаа. Тэгэхээр миний бодлоор бол тэнд яагаад би ихтэй яг тэр болсон мэдэхгүй. Гэхдээ арт нь бол ийм зүйл болж идэм шүү гэдгийг одоо Mac дээр бол Xcode гэж байгаа. Адилхан арт нь бас нэг compiler гэж ажиллаж байгаа. Яг энэ GCC гэдэг шиг. Энэ GCC гэдэг бол одоо global юу гэдэг version энэ бол Free Software Foundation гэдэг энэ бол үнэгүй энэ бол ямар ч одоо тийм илүүдлэх зорилго байхгүй энэ бол 100% free одоо тийм юу compiler энэ GCC бол Windows дээр байгаа, Mac дээр байгаа, Linux дээр байгаа бүгдээрэнд нь байгаа. Энэ GCC compiler чи компьютер дээр байгаа тохиолдолд бол одоо бүх яг адилхан код одоо энэ код гэсэн үг. Энэ кодыг ямар ч өөрчлөлт хийхгүйгээр яг энэ кодыг аваачаад Mac дээр ч ажилласан энэ програм ажиллана. Windows дээр аваачсан ч гэсэн энэ ажиллана. Linux-ууд дээр өөр ямар бүхсэд Linux-ууд дээр бас аваачсан ч гэсэн тийм GCC compiler байгаа л бол үнийг ажиллана гэсэн үг. Энэ 4.7 гэдэг нь болохоор энэ сүүлд нэмэгдсэн фичер гэсэн үг. Би энд бол ямар ч тийм сүүлд шинэ фичер ашиглаагүй учраас энэ хамгийн энгийн стандарт код учраас энэ бол бүгдээрэнд нь ажиллана. Өнөөдөр хүртэл миний заасан кодод бол та нарт бол хамгийн энгийн basic tools-ыг зааж байгаа. Тийм учраас миний зааж байгаа кодод бол хаач би бол ажиллана гэж бодож байна. Харин тэр ажиллахгүй байгаа зүйлс нь бол мэдгүй чиний тохиргоо юм ямар нэгэн тэр ID энд чинь л байгаа бах та гэж хэлмээр байна. Тэгээд үүгээр бол би яг энэ compiler гэдэг зүйл ард талд нь яг юу болж байгаа юм бэ? Яг яаж ажилт юм бэ? Түүнийг үзүүлэхийг хүссэн. Түүнээс би одоо GUI interface гэдэг нь болохоор одоо ямар нэгэн graphic user interface гэсэн үг. Graphic user interface ашиглаад одоо би энэ юу гэдэг develop programming clips одоо энэ Arduino ID-г харагдаж байна. Энэ яг ямар ч ID вэ мэдгүй. Миний үднээс тэн дээр цаанаас суух дайрсан. Eclipse ч юм уу одоо энэ үдний одоо энд бол чамд graphic interface гэдэг нь болохоор чамд энэ tools товчлуурууд харагдана гэсэн үг. Янз бүрийн товчлуур дараа чи бол ямар ч command line interface харахгүй. Гэхдээ ард талд нь болж байгаа зүйл бол яг энэ зүйл болж байгаа адилхан. Энэ чиний өмнө зүгээр ийм зүйлээр харуулж байгаа болохоос ард талд нь болж байгаа зүйл бол ижлэгийн юм шүү л гэж үзүүлэхийг хүссэн гэдгээр. Одоо энэ Eclipse гэдэг энэ compiler одоо энд бол бас дахиад C code мод бас энэ зэрэг юмд ажиллаж болно. Энд бол RAM build гэдэг товчлуур байгаа. Одоо нэг алхны зураг байдаг санаж байгаа Xcode-нууд дээр бол Windows Visual Studio-д гурвалж байгаа Play гэсэн товчлуур байгаа. Одоо YouTube-ийн видео play гэдэг шиг. RAM яг адилхан ард талд нь compiler гэдэг зүйл ажиллаад compile хийгээд background нь болж байгаа саяны тэр tools-ийн ард болж байгаа зүйл нь бол ийм зүйл болж байгаа маа. Үүнийг би та нарт үзүүлэхийг хүссэн. За тэгээд үүгээр миний өнөөдрийн хичээл дуслаа. Дараагийн видеог оруулцлаа баяр таа. Тэгээд доор комент хийх мартаваа.